Ялангуяа бүр санхүүгийн хөтөлбөр амар их нөлөөлж байгаа ч гэдэг. Ингээд сэтгэл зүйн ингээд савлаад авах юм бол бид нар яадаг вэ? Шаал дэмэд юм ингээд худалдаж аваад идэг. Тэр чинь нэг л эргүүлэл бид нар ингээд санхүүгийн амар том асуудалд ингээд оруулаад тэгэл нөгөө санхуугаа дэвшлүүлэх гээл өдөр шөнөгүй ажиллаад нэг л мэдхэд what's the point of this life гэсэн сууж байгаа ч гэдэг. Оройн минь манайха manifestation програмын маань 5 сарын check-in гэсэн гоё session маань эхэлж байна. Жилийн турш ингээд явж байгаа болохоор яг иймэрхүү жилийн турш явагдаж байгаа юм session-ууд нь надад айгүй таалагдж байгаа л да. Яагаад гэвэл цөөхөн хүмүүс яг ингээд цаг гаргаад орж ирж байна. Тийм болохоор бас ингээд гоё нэг бүрчлэн танилцах боломж бас гарч ирж байна. Дээрээс нь та нар маань яг ямар асуулт байна? Тийм ээ, яг manifestation аялалтай чинь холбоотой бид нар маш олон юмыг маш олон өргөн сэдвэр ингээд үздсэн байгаа. Тэр болгоныгоо онцлог нь яг амьдрал дээр ингээд хэрэгжүүлээд ингээд явж байхад яг ямар асуудлууд гарч ирж байна, ямар асуултууд харагдаж байна, мэдэгдэж байна гэх мэтчлэн айгүй тийм тэрийг ингээд айгүй гоё ингээд амар гоё тийм нээлттэй яриа бол явагдана. Тийм болохоор өөрөө бас mindfulness-аараа болон manifestation-аараа бас айгүй эрчимтэй хичээлж байна. Тийм болохоор өнөөдөр бол надаас асуух юм байл бүгдийг асуугаарай. Би та нартай баг зэрэг live update хийж болно, ажил дээр юу болж байна, коучинг дээр юу болсон, асуух юм байх юм бол бүгдээр ингээд нэг гоё нээлттэй асуугаад явцгаагаарай гэж хэлмээр байна. За тэгэхээр бүгдээрээ гоё ингээд тухтаад ингээд гоё танилцъя гэж бодож байна. Камера ингээд нээчихсэн байгаа хүмүүстэй. Сүнжтмаагаас эхлэх үү? Сүнжтмаа маань Берлинээс орж байгаа гэсэн Европод байгаа хүмүүстэй зориулсан оройны цагаар хийж байгаа. Берлинд 11 цаг бүтэнсэн өдөр шүү дээ, тийм ээ? Яг адилхан өдөр тий? Yes. Сүнжтмаатайгаа танилцъя юу? За бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. Манай энд ч өдрийн цаг те танид оройны цаг. За намайг Сүнжтмаа гэдэг би Берлинд амьдраад нэг 4 жил гарантай болсон байна. Өөрөө эмч мэргэжилтэй. Би Монголд ангаах төгссөн. Энд эмч мэргэжлээр ажилладаг. Нэг сард програма яг эхлээд яваад бүтэн сар хичээллээд одоо ингээд хамгийн тууштай хийж байгаа юм бол бясалгал. Манай одоо ингээд дадал болж үлдчихэж байгаа зүйл их юм байна. Тэгээд өөрийгөө ямар их ингэж тийм нөгөө яаж нөгөө аюу тийм нөгөө юу хиймдэ шахаж жоох ингэ яарч амьдэрдэг байсан айгу мэдсэн програмд орсон. Yes, хүн болгон хийж байгаа. Удаанаар ингэж яваарэ. Тэрийг айгу мэдэрч өдөр болгон тийм тэгж амьдарч байгаа. Тэгээ сүм nice ийм програмд орсондоо маш сэтгэл хангалуун. Amazing. Урд нь бол бясалгалын талаар ойлголт хэрвээсэн байсан жид маа. Ер нь урд нь бясалгаж үзсэн байсан уу? Германд одоо mindfulness-ийг ер нь яаж авч явдгийг. Германууд чинь бас амар тийм чанга школтой хүмүүс шүү дээ. Цагаа маш амар баримталдаг. Бүх юм ингээд нэг тийм тик так гэдэг нэг ингэсэн тийм амар hyper organized нийгэм байна л гэж би ер нь харж исэн Германд очсныхаа дараа. Би 19 оноос яг бясалгал хийж эхэлсэн. Гэхдээ яг нөгөө ингэж бясалгалын багштай бол туулж хийж байгаагүй. Application download гэдэг яг миний хэрэгэлдэг бол тэгээ YouTube гээ үзээ явчихдаг. Тэгээд анх удаа бол ингэ багштай ингэж туулж хийж ирсэн. Тэгээ бүр Монгол багштай. Тэгээ групп хичээлээр тийм болохоор бол маш сонирхолтой гоё байсан. Awesome. Сүнжтмаа хамгийн сүүлийн асуулт гэх юм бол одоо жишээлбэл яг ингээд програмд ороод ингээд хийснээс хойш чиний амьдралд ямар өөрчлөлтүүд гарч эхэлж байна? Ялангуяа ингээд бясалгалыг ингээд тогтмол ингээд хийгээл яг нэг тийм бодтой ингээд манифест хийж байгаа нэг үр дүнгууд гарч ирж байна уу? Дээрээс нь манифесташн-ын листүүдийг амар сайн гаргасан уу? Хамгийн гол нь яг юу манифест хийх гээд байгаагаа гаргасан уу? Гаргасан. Хамгийн нэг чухал 2 зүйл байсан. Тэгээд 2 дахь зүйл маань ерөөхдөө биелцэн явж байна. That's amazing. Нөгөө одоо энэ 24 оны та бүхэнтэй хуваалцах гэр бүлийн Европын аялалгаа ээж аав манай дүүнэр ирэх байсан. Тэгээд эндээс бичиг баримт бүгдийг явууллаа. Тэр хэд маань Германы элчин сайдын ямд ороо бүгд виз нь гарцсан. Одоо тэгээд аялал төлөвлөсөн байгаа. Одоо утгагүй сар гарны дараа аялал эхлэх чинь. That is awesome. Энэ жилийн хамгийн чухал зүйлийн 2 дахь нь байсан. That's really good. Ямар ч асуудалгүйгээр бүх юм ингээ бүтээ гараад ирсэн. Тэрнийг би мэдээж нөгөө манифесташн хийж байгаа хгүй бясалгалаа. Яг ингээл хийхээр те мөрөөдлөө яаж биелүүлэх вэ? Тэдгээр нэрсгээ явж яах гээл. Awesome. Нэг тийм хамгийн бодтой үр дүн хэмэл тийм байна. Тэгээд өөр дээрэл илүү их анзаарч байна. Илүү их тийм тайван болоод байна.
Яаж түгшээд байгаагаа мэдрээд байна. Тийм. Тэр бас нэг миний хувьд бол том ололт. Хэдий ингээ гаднаас харахад 50 хүн харагдаж байгаа ч гэсэн дотроо ингээ байнга ингээ салгалзан явж идэг гэх юм уу. Yes. Тэр маань ингээд бүр уусаад багаар Мгм. сайжирч л явж байна. Тэгээд хардаа тайван байгаа гэдэг тэр чадварыг бид нэг тийм tangible буюу нэг тийм бодит үр дүн биш юм шиг хүлээж бас аваад идэг. Яагаад гэвэл барьж болохгүй шүү дээ. Ингээ барихлаа ингээ барьцаахгүй тий. Тэгээд одоо жишээлбэл би ингээд нөгөө нэг одоо сая ажлаа хүлээлгэж өгсөн өмнө хамгийн сүүлд хийсэн хамгийн том одоо ажил маань гэх юм бол performance review гэж хийдэг байхгүй. Performance review гэдэг маань одоо ажлын үр дүнгээ одоо удирдах байгаа багийнхан хүмүүсийн ажлын үр дүнгийн энэ хүмүүс одоо тэ өөрийнхөө төлөвлөсөн төлөвлөгөөндөө хүрсэн байна уу үгүй юу гэдгийг нөгөө санхүүгийн жил нь Австралийн санхүүгийн жил нь 7 сараас 7 сар байдаг болохоор яг тэрнээс тэр одоо яг өдөрт би яг тиймэрхүү assessment-ыг хийдэг байхгүй юу. За тэгээд тэр assessment-ыг хийгээд тэрнээс чинь бонус тэ хинд нь ямар хэмжээний бонус өгөх, хинэн сайн амжилттай ажилласан байна, хэнийг нь одоо албан тушаал дэвшүүлэх үү гэсэн амар чухал шийдвэрүүд нь яг энэ процессаас гарч ирдэг байхгүй юу. За тэгээ энийг би сүүлийн ажлаа хүлээж өгсөн өмнө сүүлийн сар гарны хугацаанд ингээд хийлээ л дээ. Хүн болгон дээр 5 хүнийг удирдах ингэж ажилладаг. Тэгээд ингээд анзаараад ингээд харж байхад яг нөгөө нэг одоо алдаа эдгээр айгу баг гаргаж байгаа хүмүүс маань ажилдаа айгу мундаг байгаа. Бүр бүтээл айгу сайтай. Цагаа нөгөө амар сайн менеж хийж байгаа хүмүүс маань ерөөсөө сэтгэл зүй гэдэг юм амар сайн доктортой байлгаж чадаад байгаа байхгүй юу. Тэр нь бол ерөөсөө айгу ингээд харангуут бүр айгу тодорхой заяа. За одоо жишээл миний удирдах байгаа нэг баг дотор ингээд амар тийм савлдаг нэг эмэгтэй байх жишээтэй. Савлдаг гэдэг маань ерөөсөө гэр бүлтэн дандаа тийм асуудал гарч идэг. Тэрийг надад хэлдэг л те. Яагаад би өнөөдөр ингэж жоохон emotional байгаад байна ч гэдэг юм уу. Угаасаа ингэ сандарсан байгаа нь ингээд камерын цаанаас ингэ мэдэгддэг байхгүй. Одоо тэр хүний ярьж байгаа хоолойны өнгө, хурд тэ хэлж байгаа үнцэг. За би нэг юм ингээд өнгөрсөн 7 хоног хэлсэн байхад тэрийг тэр хүн хүлээгээд аваад ойлгоцсон байсан байх нь үгүй байх нь гэх мэтчлэн тэр болгон чинь ингээд анзаарэгддэг байхгүй. Ялангуяа менежер хүний хувьд ингээд амар анзаарэгдэнэ. За тэр болгоныг нь би сайн менежер байхын тулд анзаараад тэр хүний чинь зарлаа штэ. Одоо ингээд нөгөө нэг залж удирдах байгаа штэ тий. Чи яагаад ингээд ажилласаа хийж чадахгүй, яагаад алдаа гаргаад байна гэх мэтчлэн. Тэнгүүд ерөөсөө хартаа тайван биш өөрийгөө тайван байлгаж чадахгүй байгаа хүмүүс маань яг ажил дээр мэргэжлийн ажил дээр алдаа амар их гаргаж байгаа байхгүй юу. За алдаа ингэж гаргаад явхлаар чинь тэр хүн мэдээж очих бонус нь цалингийн нэмэгдүүлэх байдал ажилдаа ингэж нөгөө промошн авах тэр болгон чинь ингээл удаашрал тэр болгон чинь ингээл эсрэгээ нөлөөлөд байгаа. Энэ бол ерөөсөө зөвхөн карьерийн хувьд шүү дээ. За гэр бүлийн хувьд байна. Ээж хүн байх юм бол хүүхдтэйгээ хандж байгаа төвчээр гээл нөхөртэйгээ харилцаж байгаа харилцаа гэр бүлийн гээл та нар бүгдээрээ өргөнөөр нэг усаа ингэ бидж байгаа шүү дээ. Ялангуяа бүр санхүүгийн хувьд бүр амар их нөлөөлж байгаа шүү дээ. Ингээд сэтгэл зүйн ингээд савлаад авах юм бол бид нар яадаг вэ? Шаал дэмэд юм ингээд худалдаж аваад гэдэг. Худалдаа тий хэрэггүй худалдаа гэдээ хийгээд авчих шүү дээ. Тэр чинь нэг л эргүүлээд бид нар ингээд санхүүгийн амар том асуудалд ингээд оруулаад тэгэл нөгөө санхуугаа дэвшлүүл гээл өдөр шөнөгүй ажиллаад нэг л мэдхэд what's the point of this life гэсэн сууж авах жишээтэй. Тийм ээ. Тийм болохоор сүнжид чиний хэлж байгаа өөрөө тайван байц сурч ийн тэрийг анзаарч ийн гэдэг чинь аюул чухал. Угаасаа баг програм хийснээс хойш хүн болгон тэгж хэлсэн тий. Ямар их яарч амьдрдаг байснаа л ойлгож инда багшаа гэл ерөөсө хүн болгон тэрийг анзарч байгаа. Тэр бол ерөөсө хамгийн том бодит амжилт яваад байгаа байхгүй юу. So that's awesome. Баярлалаа сүнжид маа. За насан тогтоох. За уншсан manifestation програмдаа суугаад нөгөө одоогийнхоо өөрийнхөө байгаа нөхцөл байдлыг одоо бас нэг магистрийн төгсөөд ингээд явах байгаа гэдэг чинь бас нэг дахиад нэг жоохон нэг степ ингээд дээшлээд бас нэг Монголд очиод бас нэг жоохон өөр карьер эхлүүлэх гэдэг ингэж байгаа болохоор амар том прогресс юу ярьж байгаа над чи амар том. Тэгээд яг нэг одоогийнхоо яг энэ нэг байгаа төвшнгөө одоо өөрийгөө эхлээд ойлгох хийгээд manifestation програмдаа суусан. Тэгээд ер нь бол нөгөө ингээд айгуу завгүй амьдралд ингээд 3 хүүхэдтэй тэгээд нөгөө энд магистраар ирчихсэн тэгээд
ер нь л ингээ нөгөө өмнө нас яг гадаад ганцаар ахтай амьдарч байсан. Японд 5 жил амьдарч байсан. Гэхдээ нөгөө хүүхэд гэр бүлтэй болцоор ч нөгөө тэр бүх ажлуудаа ингээд өдөрч тумхай ажил нөгөө өөрийгөө мартна гэдэг шиг л болцсон байсан юм билээ. Тэгээ нөгөө өөрийгөө яаж хайрлах уу? Өөрөө өөртөө тэр одоо нөө сэтгэл ер нь бол би өөрийгөө гэхдээ айгу 50 гэж боддог байхгүй. Тэгсэн чинь бүр нөгөө өөрөөсөө жоохон ингээд айгу хоолтчихсан байсан билээ. Тэгээд энэ програмдаа суугаад ерөнхийдөө дахиад ингээд өөрийгөө ингээд assess хийгээд тэгээд цаашдаа ирнэ одоо яах вэ гэдгээ ингээд бодоод тэгээд бүх юмаа ерэн дахиж ингээд сэргээж тэгээд нөгөө өөртөө их итгэл одоо тэр бүх юмаа дахиж сэргээж авсан. Тэгээд ингээд нөгөө mindfulness, бясалгал, йог энэ гээд яг ингээд өөрөө бас тэр тал руу айгу сонирхолтой. Тэгээд сонирхоод эхлэхээр яг тэр 10 жилийн өмнө одоо Японд сууж исэн тэр нөгөө бяцлаглынхаа одоо тэр явж исэн тэндээс ойлгож авсан юмнуудаа ингээд дахиад ингээд өгнөд үзэхээр дахиад өөр илүү одоо ингээд дахиж илүү сайн ойлгож авч байгаа. Тэгээд ерөнхийдөө бол бүх юм ингээд нөгөө өөрийн контрол өөрөө өөртөө илүү ихтэй болоод тэгээд нөгөө хичээл сургуульч байна уу одоо амьдралын асуудал ч байна уу тэгээд одоо цагийн ажил ч байна уу тэгээд бүх юмн дээрээ одоо ингээд нэг жижигхэн цаг хугацааг байсан ч гэсэндээ яг тэр юмдаа л яг тэр цаг хугацааг зарцуулаад яг одоо тэр юмаа хийж байхдаа одоо жишээ нь ингээ хичээлээ хийж байхдаа өөр амьдралын асуудал бодохгүй зөвхөн тэр нөгөө хичээлдээ зөвхөн төвлөрөөд одоо өөр юм руу ингэж яарахгүй зөвхөн тэр зүйлдээ төвлөрөөд ингээд хийж сурж байгаа одоо ажиллаа хийхдээ ч гэсэндээ одоо ичнээн цагийн ажил ч гэсэндээ ингээд юу яагаад за энэ ажлыг хийгээд би одоо мөнгө авч ийн тэ амьдралаа одоо бас нэмэр болж ийн гэдэг ингээд ажиллаа хийхдээ хүртэл ингээд чин зүрх сэтгэлээсээ хийхээр өөрт ч гэсэн айгүй урамтай тэгээд хичээл номоо ч гэсэндээ хийхдээ илүү ингээд контролтой хийгээд ихээр нөгөө нэг долоо авах чинь аюу хэцүү санагддаг байсан бол аюу хялбархан авч эхэлж байгаа байхгүй юу өөрөө ингээд тэр бүх юмдаас 100% нөө сэтгэлээ гаргаад хийхээр тэгээ одоо төгсөлтийнхаа ажлыг бичиж байгаа thesis бичиж байгаа тэгээд manifestation маань одоо нэг одоо тавьсан зорилго маань болохоор thesis амжилттай бичээд тэгээд энд сурсан чиглэлээр инженерээр сурж байгаа. Цахилгааны инженер, сэргийлт эрчим хүчний инженерээр сурж байгаа. За тэгээд Монголдо очиод бас нэг thesis-ийнхаа хүрээнд хийсэн ажлаа жоохон жигсэн эхлүүлээд нөгөө гэр хорооллын хүүхдүүд цахилгааны нөгөө сэргийлт эрчим хүчний нарны rooftop panel суйрлуулах гэдэг ажил дээр судалгаа хийж байгаа. Судалгааныхаа ажлыг хийж байгаа. That's amazing. Wow, баярлалаа насан тогтоод. Тэгэхээр одоо айгүй гоё. Ер нь бол нөгөө нэг яг одоо цагтаа байж сурж ийна гэдэг тэр яг тэр нөгөө нэг одоо чадварыг өөртөө ингээд айгүй сайн эзэмшүүлээд байгаа харагдчихээн л та. Тэд чинь ерөөсөө айгүй чухал, бүрстэ хамгийн чухал тий. Тэгэхгүй бол бид нэр ерөөсөө амьдралаа ингээл нөгөө нэг юу гэдэг вэ нэг хідэн тулаа хүйсэн хүн юу ч хоцрон гэсэн юм уу гэдэг. Бүр яг тэгж амьдрчих гад байдаг тий. Тэгэл яг л үнэхээр ингээл толгой гэдэг юм чинь та нар угаасаа бүгдээрээ мэдж байгаа тарих гэдэг дотор орж ирж байгаа тэр бодлууд хэчэн мянган хитэн мянган бодол өдөрт орж иж байгааг та нар ч мэдж байгаа. Тэр бодлууд чинь хаанаас үүдэлтэйг та нар мэдж байгаа. Тэгээ даалд ухамсар гэдэг юм чинь ингээ бүр амар хүчтэй ингээ байх жишээтэй. Тэгээ тэр болгоныг гүнзгий амьсгаа аваад that's all right. Let me just do this now. Тэ энийг л хийчихье. Энийг л нэг хийчихье гэд ингээд явж байхад үнэхээр бэлгийн хурдаар явж байхад айгүй гой бүх юм ингээд гой ингээд болоод ирдэг. Бодит ингээд юмнууд ингээд харагдаж байгаа гэдэг чинь амар гайхамшигтай байхгүй. Ялангуяа чи яг одоо юм нэг тийм шилжилтийн нэг тийм юм дээр ирсэн байна шүү дээ. Цаг хугацаанд ирсэн байна шүү дээ, тий. За Австралид тэгэхээр гайхамшигтай байлаа. Би ингээд айгүй гоё сурчлаа. Хамгийн гол нь сурсан юм а би буцаагаад аваачаад Монголдо бодит одоо ингээд төсөл болгоё. Чамд ингээд manifestation програм ингээд үзэж байхад oh my goodness гэж үзчихсэн юм юу байсан бэ? Хүүх бистэ нэг үнэхээр мэдчихсэн гоо. Вау. Нөгөө
яг нэг 3-7 хоногийн уучлалын хэсэг дээр ирээд би бүр татсан. Тэр чинь нөгөө ингээд уучлал гэхэр чинь нөгөө угаасаа л нөгөө бага байхаас ахуулаад ингээд одоо хүртэл одоо 35 6 та гэхэд чинь л зүгээр ингээд нөгөө сэтгэлийнхаа гүнд ингээд хав дараад хайчихсан байгаа байхгүй. Тэрийг өрөөсөө санахыг ч боддгоо тэрнээсээ ингээд цугтааж амьдэрдэг. Тэгээд нөгөө тэр юм чинь ингээд нөгөө миний одоо ирээдүйн байх юм уу те одоо өдөр тутмын нөгөө амьдрал шийдвэр тэгэл өөрөө өөртөө хандж байгаа хандлага бусад хүмүүстэй харьцаж байгаа хандлага гэл бүх юм нь ингээд тэр юм маань л нөлөөлдөг байсан юм бэ гэдгийг ойлгоод байгаа байхгүй. Тэгээд дуучлалын он дээр тусгал дээр нэлээд гацаа тэгээд яг өөрөө өөртөө яаж хандах хэвтэй өөрөө яаж уучлах хэвтэй одоо нөгөө өөртөө хийх ингээд юу тавиад одоо шалгуур гэх юм уу одоо нэг perfectionism гэж байдаг шүү дээ тийм яг нэг тиймэрхүү төрлийн би айгүй introvert хүм байхгүй тэгээд ингээд өөртөө ингээд хийх ингээд шаардлага тавиад тэрэндээ ингээд төрч чадахгүй болохоор тэрэндээ сэтгэлээр унаад бүр ингээд заримдаа хайц бүр дутагшаага болоод эсвэл ингээд нэг хэсэг ингээ хайдаг ч юм уу тэр хэрн хэрэггүй юм байна. Одоо зүгээр бясалгал хийснээрээ бас нөгөө бясалгалжаа ингээд одоо байгаа нөхцөл байдлаа тийм ингээд яг байгаар нь хүлээж аваад нөгөө орж ирж байгаа бодлуудаа байгаар нь байлгаад ингээд тэргээ ингээ гаргаж явуулаад гээд яг тэрэн шиг нөгөө нэг тэр хүүхэд байхад ч юм уу өдөөг хүртэл ингээд намайг гомдож исэн хүмүүс ч юм уу тий одоо тэр бүх юмаа зөөрлнүүлээ тийгөө болгоод тэгээд ингээд зүгээр өөрөө өөртөө л аюу гоё үнэнч тэгээд эхлэнгүүт чинь нөгөө миний бие мах бодч гэсэн ингээд аюу өөрчлөгддөг юм билээ нөгөө хүн чинь ингээд трауматай ингээд дотроо тэр юмаа ингээд хадгалаад яваад хахаар нөгөө хүний биед ингээд нөгөө өөхний одоо тэр нөгөө тунгалгийн урсгалаарч гэдэг юм уу ингээд нөгөө би аюух жоохон тарагтай тэрэн дээрээ би нөгөө өөртөө аюу ингээд сэтгэл жоохон unsatisfied явдаг аахгүй тэгээд яаж тахгүй гэл тандаа ингээл зөвхөн нэг туурах асуудал би бүр ингээд амар фокус олцсон тэгээд яг нөгөө тэр уучлах бясалгалаар яг ингээ өөрийгөө уучлаа тэр сэтгэл дотор байгаа юмаа ингээ гаргаж явуулаад тэгээд ингэсэн чинь нөгөө туурах морох асуудал маань за энэ чинь юусэн асуудал биш юм байна гэж бодоод нөгөө өөрийгөө яг байгаар нь хүлээж аваад тэгээ яг чиний одоо нөгөө нэг ингээд том алсын хараач юу юм те нөгөө manifestation хийж байгаа зүйл чинь юу юм тэрлүүгээ ингээд чи зөв замаараа явж гэнэ үү гэдэг тэр юмаа өөрөө хараад вишний айгуу гоё тодорхойлоод тэгээ явах юм бол энэ өдөр тутмын одоо энэ туурах морох ч гэдэм үү энэ жижиг сажиг асуудлууд угаасаа ингээд биес ч угаасаа нөгөө нэг цэллүүд мэллүүд энтэнд ингээл нөгөө бөөгнөрөл агаад тэр нөгөө мах өөх чинь ингээд аяндаа ингээд йогагаа хийгээд бясалгалаа хийгээд ингээд ингээд нэг би маань өөрөө нэг гоё галбирч чад ч юм шиг санагдаад тийм бийлээ. Тэгээ ер нь аль тэр уучлалын хэсэг дээр аюу цаг хугацаа зарцуулсан. Тэгээ нөгөө нэг 4 сард илүү нэг групп юу явсан штэ митинг. Тийм тэрэн дээр оролцоод 3 сарын хэдэнд урам авсан. Тэгээ 3 сарын нөгөө эмэгтэйчүүдийн баяраар зориулсан community gathering. Yes. Тийм тэрэн дээр бас нөгөө хүмүүсийн яриг сонсоод аюу гоё урам аваад тэгээд цаашаа нөгөө талархлын хэсэг рүүгээ явж хэлсэн. Awesome. Yeah. Баярлалаа. Wow. Тэгээд хартаа seriously бидний бие махбод гэдэг юм чинь амар гой гайхамшигтай. Ялангуяа эмэгтэй хүн одоо чи 3 хүүхдээ ээж байна тий. Йоо. Би болохоор ингээл үнэхээр нөгөө нэг юмыг ингэж нэг тийм харах үнцэг нөгөө чичрээ дайраад байгаа үнцэг эсвэл зүгээр ингээ гой тайвнаар хүлээж авах үнцэг хоёр чинь л бүр тэнгэр газар шиг ялгаа гаргаад байгаа байхгүй юу. Тэ бид нар хардаа хичнээн чичирж дайрж за одоо өстө жинхэнэ арлаад үгүй одоо өстө жинхэнэ 10 кг-ыг хэдхэн сарын дотор турчий гэл ингээл яг бүр үнэхээр ингээл өөрийгөө ингээл заваагаад ингээл турдаг юм байж л тэ. Гэхдээ хамгийн гол нь тэр сэтгэлийн гүнд байгаа тэр асуудлыг нөгөө нэг уг суур юунаас болоод би контролгүй идэт идэх юм бэ?
Юунаас болоод би хөдөлгөөн хийхгүй ингээд гацчдгийм би, залхуу болчдгийм би. Би яагаад procrastination хийгээд зурхтны өмнө ингээ олон цаг ингээ байчдгийм би. Өнөө тархалт гэдэг чинь те ингээл агүй олон амьдралын хэв маягаас шалтгаалдаг байгаа байхгүй юу? Тэ? Тэгээд ингээд бодоод эхлэнгүүд чинь нөгөө нэг ингээ ухаад why гэд амар алуудаа ингээ асуугаад эхлэр чинь ерөөсөө л trauma гэдэг юм яваад байгаа байхгүй юу? Тэ? Тэрийг мэдээж ойлгомжтой одоо нөгөө нэг ингээл гадуур ингээл байгаа богинохон үр дүн хүргэе гэсэн нэг тийм хүмүүс бид нар чинь тийм instant gratification хаагаад идэг штэ аягүй богинохон тий. За энд ингээ суугаал энийг ингээ чим болвол эсвэл бүр тариа илгчих юм бол турчих юм байна гэсэн бодолтой хүмүүс зөндөө байх жишээ тий. Зүгээр ингээ сууж байгаа штэ тий. Эсвэл ийм цай угаал турчих юм байна. Тэ эсвэл ингээл ийм хаалганд ороод болчих юм байна гэх нэг тийм хурдан түргэн үр дүн ингээ хаах гээд байгаа. Тэрийг нь abuse болж байгаа бизнесүүд зөндөө байгаа байхгүй харамсалтай. Тэрийг нь тэрэн дээр нь ашиглаж нөгөө нэг хүмүүсээс ингэж мөнгө олоод идэг. Тэ? Тийм болохоор нөгөө нэг ингээл одоо жишээлбэл би гэл manifestation program чинь юу вэ гэл ингэхэд тэ. За чамайг тураан яг үннийг хэлэхэд үр дүнд хурж л байна шүү дээ. Тийм ээ. You know what I mean? Тэгтээ хамгийн гол нь би ингээл нэг яриад ах нэг тийм сонирхол надад байхгүй. Яагаад гэвэл you going to experience that. Чи өөрөө тэрийг олж мэднэ. Чи үнэхээр өөрөө өөртөө сэтгэлтэй байгаад яг програмын дагуу ингэж явах юм бол чи тэр үр дүнг өөрөө дотроос олж чадна. Одоо нэг хоёр төрлийн knowledge байдаг гэж би танарт хэлжсэн үгүй юу? Хоёр төрлийн knowledge гэдэг маань одоо мэдлэг хурдууныг хоёр төрлөөр олж авч болдог. Нэг нь болохоор ерөөсөө ном уншаал, тий? Ном уншаал, хүнээс юм сонсоол нэг тийм оюунлаг байдлаараа intellectual knowledge гэж яриад байдаг байхгүй англиар. За нөгөөд нь болохоор lived experiences гэж байна. Lived experiences. Яг өөрөө туулаад ирсэн knowledge. За бидний manifestation program бол ерөөсөө lived experience гэдэг юмыг би танарт заагаад байгаа. Тэ? Чи бясалгаж үзэж байж л бясалгалын үр дүн гайхамшигыг мэдэрнэ. Би чам тэрийг нь яаж бясалгахыг заахаас гадна яагаад бясалгах вэ гэдгийг би танд зааж өгье. Яагаад? Тэр чинь хамгийн чухал шүү дээ. Зөвхөн яаж биш. Тэ? За тэрний дараа чи хамгийн гол нь миний энэ заасныг аваад тэр чи өөрөө lived experiences буюу тэр knowledge гэдэг юмыг тэ ингэж өөрөө туулж ирсэн тэр гоё мэдлэг гэдэг юмыг өөртөө суулгах тэр арга замыг нь хаалгыг нь чи өөртөө нээх гэдэг байгаа байхгүй юу? Тийм болохоор тэрийг ингээд туулаад ирж байна гэдэг чинь бас аюу гайхамшигт наасан тогтгоо. Тэгээд бас олон улсын эмэгтэйчүүдийн баяраар community-дэд зориулаад хийсэн тэр нөгөө нэг session-д орж ирээд уран зориг аваад уран зориг авна гэдэг чинь бас аюу чухал тий. Баг зэрэг богинохон настай ч гэсэндээ уран зориг хэрэгтэй үед аюу хэрэгтэй байдаг. Тийм ээ. Тийм болохоор тэгж орж ирэнгүүтээ талархал руугаа үргэлжилсэн гэдэг чинь бас гайхамшигтай. Та нар маань програмынхаа одоо нөгөө нэг одоо програмынхаа одоо маань энэ жилийн сүүл хүртэл ингэ явж байгаа учраас та нар угаасаа эргүүлээд бүр ихнээс нь авахлаад үтсэн ч болно. Тийм ээ? Бүр нэг week 1-аас авахлаад үтсэн ч болно. Тэгээд үзэж байгаа гэсэн хүмүүс надад аягүй мессеж ирсэн байсан. So that's awesome. Баярлалаа насан тогтхоо амар гоё гаргачихсан байгаа manifestation ажил дээр гаргачихсан байгаа manifestation plan-д чинь амжилт хүсье. Эргүүлээд биднэрт бас гоё ингэ мэдэгдээрээ ямар явж гээ, юу болж гээ гэх мэдчихлээ. Okay? So that's good.